Гэр хорооллын нэг хүн хоног дунджаар 7-8 литр усыг унд ахуйтай хэрэгэлдэг байна. Ингэхдээ 1 литр усыг ердөө 1 төгрөгөөр худалдан авдаг. Харин тухайн бүтээгдэхүүнийг түгээх үйлчилгээний зардал 7 төгрөг болдог. Хамтдаа эзэн тооцоогоодын хайрцаг янжуур дунджаар 3200 төгрөг, өдөрт нэг хайрцагаар тооцвол сард 30 хайрцаг буюу 96,000 төгрөгийг та эрүүл мэндийнхээ эсрэг хэрэгжилж байна. Харин амьдралд итгэгч аршаан хэмээгддэг усны хувьд 5 ам бүлтэй айл хоногт 40 литр усыг 40 төгрөгөөр, сард 1.2 тонн усыг 1200 төгрөг буюу тал хайрцаг тамхины мөнгөөр худалдан авч байна. Та боддоо ганцхан хайрцаг тамхины үн хүрэхгүй мөнгөөр сарын усны хэрэглээгээ бид хангаж байна. Амьдралд итгэгч аршаан болсон ус үн цэнтэй байж чадаж байна уу?